Сайн байцгаана уу? Хот мөндрийн дээлтэй аялал үргэлжилж байна. Бид өнөөдөр Египтийн Луксор хотоос энэхүү нэвтрүүлгээ хөргөх болно. Бидний нэвтрүүлгийг ивент тэгсэн Grace A Star Mongolia аялал маань бол бидэнтэй хамт энэ аяллыг зохион байгуулж байгаа. Үүнээс гадна Апугийн Сэлэнг тэрэлж брэнд бол манай энэ аяллыг бас ивент тэгж оролцож байгаамаа. За тэгээд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За ингээд эртний түүхтэй тий 5000 жилийн магадгүй бүр шинэ чулуун зэвсгийн үеийнх нь тооллог оруулах юм бол 6000 жилийн настай эртний Египтийн бүр Фив гэж тухайн үед Васет гэж нэрлэгддэг байсан. Тийм нийслэл Луксор хотоос түүхч Марат ахтайгаа энэ гоё нэвтрүүлгийг хөтлөж байгаа нь их сонирхолтой явдал гэж харж байна. За өнөөдөр бид нар хэний талаар ярих вэ гэхээр нэг ийм хүн байгаад байгаа. Одоо эртний египтчүүд ихэнхдээ 35 орчим настай байсан юм байна л да. Тэгээд тэд нар чинь бүгд үхлийн дараах амьдралд итгэдэг. 35 орчим нас нь бол яг үгүй зүгээр л одоо нэг энэ байгаа хугацаанд дараах амьдралдаа бэлтчихье гэдэг тэр нас нь байх нь шүү дээ. Тэгсэн чинь бүр 90 наслцсан. Тэгээд дээрэс нь 66 жилд нь төрөө барьцсан. 200 гаруй их нэртэй. Хатар юмстэй. 100 гаруй хүүхэдтэй. За тэгээ хүүхдүүдтэй бүгдэнд нь буухан босгоод тий буухан босгоож өгөхт нь буухан босгоод хөшөө босгоож өгөхт нь хөшөө босгоод нэр усыг нь тэмдэглэж үлдээх хэдийг нэр усыг нь тэмдэглэж үлдээгээд тэр бүр удмаараа бүр ингээ агуу хүчтэй байх тэр үндэс суурийг бүрдүүлж өгсөн агуу Рамзес гэдэг хааны талаар ярьж. Рамзес. Яг одоо ингээд манай нөгөө нэг жуулчдын гид маань нэг багийг маань Рамзес гэж нэрлэсэн. Тэгээ танай баг байсан тий. Яг тэгэхээр энэ Рамзес гэдгийг бол ер нь Клеопатра, Рамзес гэх мэтчлийн түүхэн хүмүүсийн нэр нь бол дандаа энэ тэмдэг үйлчлэгдсэн байгаа даа үстэй тий. Баг хүн болгон мэддэг байсан. За тэгэхээр Рамзес гэдэг нь болохоор энэ бол илүү нөгөө нэг хааны синтэд заларсныхаа дараа авсан нэр нэг. Жоохон бахтаа болохоор Рамесу гэдэг нэртэй байсан. Рамесу гэдэг нь болохоор Ра гэдэг нь тэр нарны бурхан. Мес гэдэг нь болохоор ер нь Египтийн түүхэнд 1-5 настай хүүхэд, эрэгтэй хүүхэд ингээд ийм гизэгтэй байсан баггүй ингээд жижиг ингээд боодог гизэгтэй. Тэгээд 5 наснда болохоор тэр гизгээ тайчлаад мес байхаа болж байгаа буюу одоо тийм жоохон хүүхэд байхаа болж байгаа юм. За тэгэхээр Рамес гэхээр тийм Ра бурхан, тэгснэ мес гэдэг нь тийм жоохон хүүхэд, сүү гэдэг нь болохоор тийм нэг бэлэгдэлт ургамлыг хэлж байгаа л. Тэгээд тийм Рамес сүү гэдэг нэртэй тийм хүүхэд байж байгаа. Том болоод болохоор агуу хүчит Усэрматра гэдэг нэртэй болсон байна л да. Усэрматра гэж байгаа нь болохоор юу гэсэн чинь нарны бурхан Рад сонгогдсон гинэ. Тий. Тэгэхээр бас нэг өөр сонирхолтой энэ агуу Рамзесийн цол нь байгаа юм. Энэ ямар цол вэ гэхээр нөгөө бух цолтой гинэ. Бух цолтой. За ямар учраас юм бух? За амтны бух хүмүүстэй. Тий, амтны бухтай. Ер нь яг хуу ингээд нөгөө одоо би нэг домгийг маш товчхон ярьж өгөх юм. Тэгээд бух гэдэг нь болохоор өөрөө мэдээж эрх мэдэл, сүр хүч. Гэхдээ нөгөө талаас тэр нэлийн ариун гигийн амтныг хэлээд байгаа юм л та. Тэр эртний Египтийн домогтой. Тэгэхээр тэр ариун гигийн амтан нөгөө талаас бол одоо бух шиг хүчтэй олон үр садтай гэдэг тэр бэлэгдлээс яваад байгаа. Ер нь их сонирхол шүү. Ягаад ингэж Рамзесийн нэрийг шууд тайлбарлаж байна гэхээр эртний фараонуудын нэр гэдэг бол нэг бодлын улс төрийн програм байсан. Тухайн фараон багтаа нэг Рамес зүг ч юм уу нэг жижигхэн юм нэртэй байна шүү дээ. Зүгээр л ингэж Ра нарны бурхны нэг жоохон хүүхэд байх нь шүү дээ тий. Тэгэнгүүтээ хаан синтэд заалгаад нэр авч яана гэдэг нь улс төрийнхаа програмыг шууд зохиодог байсан гэсэн. Яг чи манай улсыг яг ямар байлгамаар байгаа юм бэ? Тэрнийхээ дагуу нэрээ хүлээж авнаа гэсэн үг. За тэгэхэд энэ Рамзес маань болохоор одоо эртний Египтийн түүхчийн нийтдээ миний санаж байгаагаар 30 гаруй угсаатны хаанчлалтай тий. Ингээд 5000 жил үргэлжилж байгаа юмыг ярьж байна шүү дээ 30 гаруй угсаатны хаанчлал гэдэг. Тэгэхээр энэ Рамзес маань болохоор 19 дугаар угсаатны хаанчлалын 3 дахь хаан гэдэг гэж байгаа. Тэгэхээр урд нь бас нэг 2 хүн байсан байх. Тэр талаар ярьснаа гэдэг. За тэгэхээр хэдийн үеийг яриад байна гэхээр манай эртний өмнөх 1317-оос 1251 оны зүсийг л өнөөдөр ярих юм. За тэгэхээр хэдүүлээ ингэсэн тийм ер нь ингээд анзаараад ах юм бол ингээд энэ дандаа нэг юм бүрхий тавг шиг юм дөрслүүд айгүй их байгаа зин тэмдгүү те нэг бухан еврийнхэн дундаж тавг явж явах юм за тэр нэг далавчтай Исида гэд үржин шимийн бурхныхын дээрч тавг явж явах юм өнөөдөр бид нар энэ гоё яг артталт маань байгаа Луксорын сүм дээр ч гэсэн зөндөө олон тийм тавгнуудыг ингэж харж байгаа. Тэр тавг нь болохоор ингэж мандж байгаа наран баггүй юу? Тэгээд тэр мандж байгаа наран гэхээр
ер нь юм нарны тэр калт буюу нар шүтлэг айгу өндөртэй байсан байгаа биз дээ. Энэ Рамзес ч гэсэн ер нь амьдралынхаа туршдал хэрхэн би нар болох вэ гэж яасан. Ерөөсөө л хэрхэн би нар байх. Гэтэл нар гэдэг чинь өөрөө ингээд нарны цацраг нь ингээд хүмүүстэй ингэж тусч идэг штеп. Яг тэрүүнтэй адилхан Рамзесийн тэр 66 жил бол Египтчүүдийн хувьд дотоод аюулгүй байдал маш гоё тайван. Хууль зүй тайван тий одоо ёс суртахуун өндөртэй. Гадагшаага болохоор зөндөө цэрэг дайн планыг хийсэн. Ер нь л Египтээс ингээд салан тусгаарлах гэдэг байсан энэ олон жижиг улсуудыг буцаад нэгтгэж мэгтгэжсэн. Ер нь тийм их гоё хүчрхэг үе байсан гэж хэлж болох юм. Тийм ч учраас 19-р зуунд анх ишигээ чинь нөгөө Европчууд хурж ирчээл ерөөсөө багуун тийшээ харсан ч зүүн тийшээ харсан ч дан Рамзесийн том хөшөөнүүд байгаад байдаг. Дээрээс нь Рамзес маань нөгөө урлагт монументал урлаг гэдэг зүйлийг авчирсан баггүй. Монументал буюу аваа том өндөр тэгээд ингээд томоор зурагддаг. Тэгээд зурагддаг баримлаа хийлгүүлдэг. Ямар сандал Нийл мөрөн гэдэг ингээд энэ Египтийн маань гол мөрөн явж байгаа гэж шинтэй тий. Нийл мөрний өмнө зүгт болохоор нүү бустай хиллээд Абу Симбел гэдэг сүм байна. Тэр Абу Симбел гэдэг сүм чинь өөрөө хад юм ер нь бол. Тэнгүүд хаднаас аваачаад сийлээд өөрийнхөө тий маш тэр өндөр том хөшөөгтэй хүнийг одоо бараг 20 нуглах юм ба тий. Тийм өндөр том хөшөөг ингээд барьсан байгаа. Та нэр өчигдөр Мемфис руу явсан бах тий. Тэгэхэд Рамзесийн тэр том хөшөө байсан уу? Тэр юу ямар сэтгэлээр болсон бэ? Тэр бүр ингээд нүсэр том юм байлээ шүү дээ. Хараад энэ хүн төрлөختөн яаж энийг хийд юм бэ гэдэг ч юм уу. Эсвэл одоо яг энийг хийхийн тулд тий хичнээн хүн яаж оролцсон бол гэдэг ингээд бодохоор бүр ингээд айхтар санагдаад надад. Би амина чамаас нэг юм асууя. Сая тэр Рамзес бурхныг юу ялаа шүү дээ. Рамзес фараоныг тий ерөнхийдөө бол айгүй хүчрэг фараон байлаа гэж хэллээ. Багдаа өөр нэртэй байсан гэдэг тий. Тэгэхээр энэ эртний Египтүүдийн бүх фараонуудыг нэрийг өөрчилдөг байсан юм уу? Фараон гэдэг нь болохоор өөрөө ахаад нэг юм бурханлаг болчлоо штэ. Бурханлаг болчлоо. Тэгэхээр энэ бурханлаг болсон зүйлээ ард түмэн нөгөө нэг үндсэн нэрээр нь дуудснаас өөр нэрээр дууддаг байсан юм. Энэ чинь нэг хоёр угсаа залгамжлаад хаан ширэнд фараон гэдэг цолоо авангууд чинь нэр нь өөрчлөгдөд байна л да. Би бас нэг Египтийн түүхүүдийг харахаар нэг тийм юм гарч ирээд байгаа юм. Яг үнэ. Тэгэхээр энэ бол өөрсдийнх нь эртний Египтийн нөгөө сэтгэлгээтэй маш холбоотой. За бид нар зандаахтайгаас нөгөө пирамид хэрхэн болсон тухай, пирамидын тухай нэвтрүүлэг хийжсэн. Тэрэн дээр үзэгчид маань заавал эхлээд үзээрэй. Тэр нэвтрүүлгийг маань. Тэрэн дээр нь болохоор ерөнхийдөө 1 минутанд багтаагаад ярихад хаус хэмээх эмх замбраагүй байдлаас хамгийн анх дэлхийн ертөнц яаж үүссэнийг Египтчүүд яаж тайлбарладаг байсан тухай ярьсан тийм. Тэгвэл тэнцээ чинь нэг нүүн гэдэг амар эмх замбраагүй ингээд тийм байдлаас эрт хорвоо ертөнц идэхгүй байж байгаа гоо та Нейт гэдэг нэг бурхан үүсээд тэр бурхан болохоор нарны аюу төгс бурхан Раг бүтээчлээ гэж өөртөө итгээд тэгээд тэгсэн чинь Ра нь болохоор амар уйлах бурхан тийм. Уйлсаар нулимснаас нь хүмүүсийг бүтээгээд тэгээд нөгөө нэг тэнгууд тэр нөгөө нэг төгс биш бурхныг нөгөө хамаг том бурхан бүтээсэндээ уурлаад нарны бурхан уурлаад Апоп гэдэг могоо гаргаж ирээд мөнхийн өрсөлдөөнийг явуулчихж байгаа байхгүй. Апоп могоо болон одоо тэр Ра бурхан хоёр хоорондоо өрсөлдөөд юм гэсэн. Тэгэхээр энэ юу гэж байгаа вэ гэхээр фараон гэдэг чинь ерөөсөө нарны бурхан гэдэг тэр Ра маань эмх замбраагүй байдлыг авчирдаг, аимшигын хараалыг авчирдаг, хүн төрлөختөнд хэцүү зүйлийг ган гачгийг авчирдаг тэр Апоп гэдэг ертөнцийн энэ төгс структур, төгс бүтцийг эвддэг зүйлтэй байнгын тэмцэлждэг. Тэр нь хүн төрлөختөнд биднэрт энгийнүүдээр бид нар нөгөө ийм ухаантай биш юм байна л да. Эвдчүүдийн бодож байгаагаар хүн төрлөختний ухаан бол амар юм хаагдмал юм. Тэгээ тийм учраас биднэрт Ра бурхан тийчээ ингээд амар том дайн хийгээд авчих чинь бидэрт ерөнхийдөө зүгээр нар мандж байгаа юм шиг л харагддаг. Тэгэл нар жаргаж байгаа юм шиг харагддаг. Тийчээ бол яг үндэ эмх замбраатай байдал болон эмх замбраагүй байдал хоёрын хоорондын тулаан болоод байгаа. Тэгсэн чинь хүн төрлөختний энэ тулаанд яаж туслах юм? Тэгэхээр фараон туслах байхгүй. Тэгэхээр фараон гэдэг маань ерөөсөө ер нь яг философи утгаараа бол хүн төрлөختнийг тэр Ра бурханд туслуулах тэр ингээд нэг юм тэрийг залж байгаа тэр үйл явцыг залж байгаа тийм сонгогдсон хүн яг үнэн тийм маш гоё. Тэгээ яг саяны цол дээр тий. Тэгэхээр тэр цолыг бол сая улс төрийн програм буюу мэдээж тэрийг заавалчгүй синтез залрах ёслолынхаа дараа одоо тэр том цолуудыг бол авах. Тэгэхээс нөгөө зүгээр би өнөөдөр айгүй их гайхлаа амина. Энэ одоо ингээд барилга байгуулж байна шүү дээ тий. Би яг нөгөө археологчны нүдээр хараад байгаа байхгүй юу? Тэр чинь энийг ингээ барихын тулд энэ үрлэгүүдийг биш те хийхдээ хооронд ерөөсө өргөдөө шавар ерөөсө ашиглагдаагүй юм байна. Одоо нөр онс смит ингээд те углуурах хийгээд углуурын дотор мод хийгүүтаа усаар ингээд услангууд нөгөө модон дэлгдээд ингээд нам барьсан байгаа гэж байгаа байхгүй. Нэг шавар ашиглагдаагүй гэдэг.
Оо ямар гоё юм. Тэгээд ийм өндөр өндөр барилгуудыг барьсан байгаа байхгүй. Тийм ер нь энэ Рамзес хаан маань бол өөрөө фараон маань бол яг энэ том багнууд энэ том сүмүүд яг энэ бидний арт харагдаж байгаа Люксор хаан Люксор сүм маань зөвхөн Рамзесийн сүм биш л тий айл эртний хаадуудаас авахуулаад тэр сүмийг ингээл босгоол нэг хаан нэг юм нэмэл нөгөө хаан нэг өөр юм нэмэл ингээд явж байгаа. Гэхдээ Рамзесийн хувьд бол яг энэ агуу том барилгуудыг бол ингээд архитектурыг бол тулгачсан тий. Алтан үе гэж хэлээд байгаа юм байна шүү дээ тэрийг тий. Саяны одоо энэ багнууд шүү дээ. Энэ багнууд чинь ингээд дээдл ингээд хоёр янз юм байна. Нэг нь ингээд дэлбэгээ дэлгэж байгаа. Тэгээ нэг нь болохоор ингээд хомж байгаа байхгүй. Тэг чи тэрийг юу гэдэг вэ гэхээр яг тэр Рамзес 2 дугаар Рамзесийн үеийн яг сэргэн мандалтын үеийг нь дүрсэж байгаа. Дээдл дэлбэж байгаа. Харин хомж байгаа нь болохоор Египтийн одоо юм уналтын үеийг ингээд дүрсэж харуулж байгаа гэж байгаа байхгүй. Тэр баганд хүртэл ингээд өөрсдөө түг ингээд шингээгээ явцсан тий. Тий ер нь яг гоо айгуу тийм өөрийгөө бас багтанд болж чаддаг байсан хаан байсан байгаа юм тий. Харин тий. За ер нь фараоны талаар эдийн магадгүй та эдийн засаг ч юм уу тий одоо нийгмийн бүтэц зохион байгуулалт талаас нь илүү энгийн гоё хэлж өгөх болов фараон гэж хин бэ гэдэг тий. Фараон бол ер нь бол яг ард түмэндээ ингээд тий дахин шүтэгдсэн бурханлаг хүн байгаа байхгүй юу. Ер нь бол фараон гэдэг бол тий ард түмнийг гэгэрүүлдэг, соён гэгэрүүлдэг тий ертөнцийг бүтээгч ард түмнийг одоо ингээд хамгаалагч тий ийм утгаар яаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бурханлаг яг бурхан бол биш гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүн бурхан хоёрын яг донд хоёулангийнх нь одоо ингээд дунд нь байх ёстой зүйл. Тэгээ фараон бас өөрөө бол яг фараон болсон цагаас хойш өөрийн гэсэн юм хязгаарлагдмал. Ягаад гэвэл юм шашин талаасаа болвол ямар нэгэн юм зүйлийг заавалжгүй дагаж явах мөрдөх заншилтай. Энээсөө зүүж болохгүй. Энийг зүрхэхгүй. Тэгээд фараон одоо ингээд ёс заншил үлдэн шүү дээ. Энэ ёс заншил үлдэн гот нь нийл мөрөн гэж үерлэг гэж байгаа. Нийл мөрөн үерлэн гэдэг бол энэ бүс нутагт бол нөгөө үржин шимтэй нөгөө тариа будаага цацаж ногоохоор ирдэгсэн шүү дээ. Тэгэхээр энд нөгөө тариа будаа маш санаар урган гэсэн үг байхгүй. Тэгэхээр нийл мөрнийг үерлүүлж чаддаг фараоны одоо ингээд ёс заншил шүү дээ. Энэ зүйлээс нь шалтгаалаад ерөнхийдөө болвол нөгөө ард иргэд нь бол фараоныг бол ертөнцийг гэрэлтүүлэгч. Тэгээ одоо нөгөө нарны илч гэж үзэж байгаа байхгүй. Маш их баярлалаа. Маш гоё тайлбар байна. Яг энэ дээр нөгөө амар тийм гоё юм урлагийн бүтээлүүд байгаа байхгүй. Яг бид нар Рамзесийг тухайн эртний Египт хүн яг юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр яг үнхээр гэрэлтүүлэгч гэж ойлгож ирсэн байхгүй. Тэр нэг ийм урлагийн бүтээл дээр гарч ирдэг. Тэр урлагийн бүтээл болохоор одоо болохоор юунд байгаа лүүрд байгаа. Гэхдээ уг бодлоо ярьж байна. Лондонгийн Их Британий музей маш өндөр үн төлж авсан. Хүргээ энэ их жоохон Кайр авсан уу? Яг энэ жоохон явдалтай бүтээлтэй яасан гэсэн чинь 19-р зуунд ер нь ингээд Европын консулууд Египт рүү хурж ирээд айл болох олон бүтээлийг өөрийнхөө улс руу зөөйгээл те ингээд авч явах гал байсан шүү дээ тийм. Тэгээд 1798 онд одоо Наполеон Бонапарт цуг одоо ирсэн цэргүүд хамгийн анх энэ Рамзесийн том энэ хөшөөнүүдийг чинь зөөх гэж оролдоод тэгээ бүр зөөж чадахгүй болонгуудаа буудсан байгаа байхгүй. Тэгээ буудаад өөр ингээд бууцсан гэдэг. Тэгээ буудаад бүр нөхөлцсөн байгаа байхгүй юу тэр хөшөөг нь. Тэгсэн чинь нэг Жованни Батиста Белцони гэдэг циркч хүн байсан. Зүгээр л энгийн циркч Италийн. Тэгээд тэр болохоор юу гэж сонссон бэ гэсэн чинь за энд Египтэд чи 19-р зуунд Мухаммед Али гэдэг нэг төр барьж байгаа хүн байгаа юм байна. Тэрэнд нь таалагдчих юм бол Рамзесийнхаа бүх хөшөөнүүдийг манайх руу өгчих юм байна гэд би амар баяжчих юм байна гэд. Тэгвэл тэр нутгаасаа бүр зарим байж энэ Каирт хурж ирээд тэгээ Мухаммед Алид юу авчирсан бэ гэсэн чинь юм носоос авчирсан. Усны носоос авчирсан. Гэтэ тэр усны носоос гэдэг бол аль хэдийн нийл мөрнөө ашиглаад сурцсан энэ египтчүүдэд те ингээд юм шал хэрэггүй зүйл. Тийм ер нь ингээд сонин бидний яагаад ингээд угаасаа юм уламжлалыг эвдэх гээд байгаа юм те юу носоос вэ гэд. Тэгээ Мухаммед Али тоогоогүй. Тэгвэл нөгөө нэг тэр циркчин Белцони чинь гудамжинд гарчиж байгаа байхгүй нөгөө амар Мухаммед Алид таалагдаад бэлэг аваад Рамзесийн том хөшөөнүүдийг аавна гэж бодсон чинь авч чадаагүй. Тэгэнгүүтээ ерөөсөө өөрөө археологч болохоор шийдээд сайн дурын археологч болоод тэгээд өөрөө бүр Египтэд амьдралаа сүүлрүүгээ бүр зориулаад дурлаад тэгээд Рамзесийн хөшөөг бүр яг жинкнээс археологийнхаа баталгаар ингээд өөрөө тэнд нь оролцож явж олоод дараа нь тэгээд зөөгөөд Британий музейд өндөр өвдө хөдөлгдсөн байт юм лээ. Яг тэр хөшөөг одоо манай найруулагч маань дэлгэцээр гаргаж байгаа. Тэгвэл энэ маань болохоор ингээд ер нь бол боржин чулуу. Зүгээр ингээд биеийнх нь энэ хэсэг ингээд саарл боржин чулуу. Тэгснэ боржин чулуу чи өөрөө юм саарл ягаан юм бас холцтой байж болдог байхгүй юу? Тэнгүүд яг энэ хэсгээс нь авах яв ягаан цээж хэсгээс нь тийм ингээд цээжнээс ер нь хөдөөнөөс дэше ингээд яв ягаан. Тэр нь маш том байхгүй юу? Тэгээ нөгөө Наполеон буудсан. Энд чинь ингээд нөхтэй байгаа. Тэгэхээр тэрийг тухайн үеийн Египт хүн ингээд хараад өө эн чинь яг манай нарны бурхан
жинкнээсээ ингээд боддоор ингээд амилцсан юм байна шүү дээ гэж бодохоор тиймэрхүү зүйлүүд болж байгаа. За тэгэхээр энэ Рамзес маань ер нь хизээ яагаад хаан болчихвоо гэдэг талаар жоохон ярив. Яг 1279 он манай эрдэнэ өдөртэй. 1279 онд ингэсэн гинэ ингээ нийл мөрөн тэр чигтээ ингээд бүр Мемфисээс авахуулаад ингээд нийл мөрөн тэр чигтээ маш олон ингээд усан онгоцнууд ингээд яваал. Тэгэл яг нийл мөрнийх нь эргээр ингээд баахан уйлсан, эрэгтэй, эмэгтэй, жоохон хүүхэд, хөгшөд, газар тариаланчид, дайчид, лам бүүнэр гэл бүгд ингээд уйлал. Яагаад гэсэн чинь Ра бурхан биднийг орхичлоо гинэ. Тэр нь юу гэсэн утгатай вэ гэсэн чинь хаан нас урах тоолонд тийм ёсол хийдэг гэсэн юм. Ра бурхан биднийг орхичлоо. Тэгээд Рамзесийн аав Сети 1-р насарсан байна. Тэгээд ерөнхийдөө юу гэж бодсон бэ гэхээр за ингээд улс маань сүрл ягаад тэр Сети өөрөө маш хүчрэхэд маш ухаантай хаан байсан. Тэнгүүд ер нь бол ингээд сүрлээ гэж бодож итэл Рамзес хүн бол их ухаантайгаар атгаж авсан. Гэхдээ энд их учир бий. Ягаад тэгэхээр энэ хүмүүс ингээд айгаад уйлаад байна шүү дээ. Бүр ингээд нийл мөрнийхээ ирэг дээр нэг хаан өвчнгүүд ингээ манах биш боллоо гэд. Тэрнээс өмнөхөн түүхэн нөхцөл байдалтай Амарны үе гэж нэг амар үе байсан байхгүй. Амар гэдэг нь манай урлагийнхны хувьд бол гоё үе. Ягаад тэр үед ингээд урлагийн бүтээлчтэй амар гоё чөлөөтэй болоод байсан. Яг түүхэн үедээ болохоор эртний Египтчүүд чинь аль манай эртний өмнөх 6-аас 5 дугаар мянганаас ахуулаад олон бурхантай ингээд шашинтай нэг улстай ингээд байтлаа ч юм уу соёлын харилцаа тогтоолоо гэж бодоход тэднээсээ ингээд бүх ингээд бурхтыг ингээд авчдаг ингээд байсан. Гэтэл тэр Эхнатон гэдэг хаан болохоор өөрийнхөө ингээд эрх мэдлийг тогтоох гээд за ер нь ганцхан Атон гэдэг л бурхан байгаа. Эхнатон буюу Атоны хүн би юм аа. Тэгээ бус нь бол үгүйгээд нэг бурхантай болох гэж үзсэн байхгүй. Бүхэлдээ энэ нийтийн соёл ирмэжлэг шүү дээ. Тэгээд тэгмэд Эхнатон яг уу тухайн үед нийслэлээ ингээд өөр газар руу нүүлгээл зөвхөн өөрийнхөө сүмийг бариулаад зөвхөн тэр Атон хааны Атон бүхний сүмийг бариулаад ингээд баахан нийт тэр уламжлалынхаа дагуу амьдраад сурцсан Египтчүүдэд ингээд бүүн хэцүү ингээд нөхцөл байдал ингээд үүсгэчихгүй. Тэгээд айс нөгөө ард түмэн дахиад өөрчлөлтөөс айдаг болчихгүй. Тэгээд өөрчлөлтөөс айдаг болсон ард түмэн яасан бэ гэсэн чинь за энэ Эхнатон хаан насварсан юм чинь одоо нүг маш уламжлалт хаан сонгоё. Уламжлалт хаан юм гэхээр за цэрэг жанжид маш уламжлалт хэлгээтэй байдаг. Нэрээ бодоод Монгол бөхчд бөхөд надад ингээд тийм санагддаг шүү дээ. Тэгээс энэ уламжлалтаа ингээд барьдаг нэг тийм одоо нэг юм сүнс гэж яддаг шүү дээ. Ард түмний сүнс тэрэг цэрэг дайны хүмүүс ингээд аягүй сүн ингээд бариад байдаг. Египтчүүд гэсэн тийм сэтгэсэн байна. Тэгвэл за цэрэг дайны удамтай тийм гэр бүл байна уу? Хаана вэ? Оо Рамзес 1 байна шүү дээ. Тэр нь 1-р анхны Рамзес юм. Одоо манай агуу Рамзес өвөөний. За Рамзес 1 байна. Өвөө тий өвөөний. За энэ чинь Амина баярлалаа. Өвөөгөө яг энэ дээр зогсож байлаа. Манай нэвтрүүлгийн ивент хийгч байгаа. Тэгээд 100 жилийн туршлагатай Апу компани те бидний одоо монголчуудын одоо ингээд ихтгэл найдварыг хүлээсэн энэ компани сэлэнг тэрэлж гэдэг энэ ундаа болвол манай өнөөдрийн энэ нэвтрүүлгийн ивент хийгч. Авсаад үзээрэй хаа. Тэ. За энэ тэрэлж маань өстэй амар гоё. Вьетнамд байхад амар аминд орсон. Энд бүр амны цангаа тайлал гэж нөгөө бас тэр болгоо усуугаад амаргүй шүү дээ. Тэгээд айгүй гоё юм билээ. За авсаад үзээрэй. Нэр энэ тэрэлж ундаа маань Вьетнам, Египт гэдэг энэ олон хуурай, халуун, янз янзын уур амьсгалтай улс оронд бол аюу гоё юм хоолой чиглээд тий ер нь бид нар шиг ингэж юм ярьдаг нэг юм өөрмөц амттайгаас тий энэ чинь өөрөө 6 төрлийн эми ургамтай байхгүй юу тий чи ямар нууж байгаа юм би тэрэлжийг нууж байгаа шүү за тэгвэл би сэлэнгийг нууя за тэгээд энэ өвөөдөө зогсож байна Египт ард түмэн айцсан юм гэсэн шүү дээ. Ингээд айцсан одоо ингээд уламжлалт гэр бүл сонгох гээд. Тэгээ харангууд за ямар ч хэсэн нэг удам тасалчгүй хүн шиг гэр бүл хаана байна гэсэн чинь Рамзес 1-р гэдэг хүмүүс баггүй юу? Айгүй мундаг цэрэг дайны жанжин. Тэгээд Рамзес 1-р нь цол нь болохоор Парамес буюу Ра түүнийг бүтээсэн гэдэг цолтой. Тэгээ юм мундаг тийм цэргийн жанжин. Хүүн бол хүүтэй. Сети 1-р. Хүүн бас хүүтэй. Тэгэхээр юу вэ гэхээр за эдний удамд 3 хүү байгаа юм чинь. Тэгээ 3 эрэгтэй хүн байгаа юм чинь. Ямар ч гэсэн энэ нэг удам тасрахгүй ингээ явах нь гэж лам бөөнөр нь шийдсэн байгаа юм. Тэнгүүдээ лам бөөнөр нь энэ гэр бүлийг аюу их дэмжиж өгөөд тэгвэл тэр Рамзес 2-ыг чи бох гэдгийг нь бол лам хараад мэдсэн байх гэсэн үг үү? Тийм байгаа юм тийм. Ер нь бол тийм. Ер нь аюу тийм потенциал өндөртэй тийм гэр бүлийг ингээ сонгож байгаа байхгүй. За тэнгүүдээ нөгөө нэг Сети 1-р Рамзес 1-ийн яг ингээд маш жоохон ингээд хэдхэн жил 2 жил лөө дээ ингээд тэгээд өнгөрчихөж байгаа. За Сети 1-р нь хаан болсон. Тэнгүүд Сети 1-ийн эрх мэдлийг богчүүлэхийн тулд
Мүтүүе гэдэг нэг хатан авч өгч байгаа. Тэр Мүтүүе гэдэг хатан нь болохоор бас зэрэг дайны гэр бүлээс гаралтай. Тэгэхээр энэ бол Рамзесийн маань ээж аваа юу гэсэн. Гэхдээ Рамзесийн тэр аав нь ээжд нь хайргүйсэн баг. Яагаад хайргүйсэн гэдгийг бид нар мэдээд байна вэ гэхээр нэг ч удаа тийм амар их мэдлэлд очичоод нэг ч сүм барьж өгөөгүй, нэг ч баримл барьж өгч байгаагүй их нэртэй. Энэ ч нөгөө нэг их нарийнхаа дараах амьдралын талаар санаа тавихгүй байх гэсэн баг. Тэгээд тэгсэн чинь Сети нэгдүгээр нас ороод аав нь нас ороод Рамзес маань дөнгөж ингээд цаан синтэд залгарсан 24 хүн настай хүүхэд байгаа байхгүй хүүхэд шүү дээ баг. Гэхдээ тэр 24 настай тэр залуу шууд ээжтэй том сүмүүд барьж өгвөл баримлууд барьж өгвөл аавынхаа тэр дуусаагүй сүмүүдийг дуусгаал өөрөөр хэлбэл би эцэг гэхээ ингэж дахин шүтдэг шүү буюу одоо эвтчүүдийн нөгөө уламжлалт сэтгэлгээний хамгийн гол түлхүүрүүдийн нэг болох өөх дээдсээ дийдэх гинжин хэлхийг таслахгүй байх би тэр хааш үг гэдгийг ойлгуулчихж байгаа. Ингээд нөгөө би тохирсон хаан гэдэг. Түрүүн бас хэллээ шүү дээ бас нөгөө өөр хүүхдүүдтэй бүгдэнд нь бунхан бариханд нь бунхан бариад хөшөө бариад гэдэг тий. Тэр чинь буцаагаад нөгөө нэг өнгөрсөн одоо ирээдүг гэдэг юм чи бас холбогдож байгаа юм байна шүү дээ. Яг гоо өөрийгөө ерөөсөө гинжин хэлхээ шүү. Би бол яг жинкнээсээ тийм уламжлалт ингээд хүн шүү гэд. Тэгээ яагаад вэ гэхээр жоохон өрсөлдөөн байсан. Рамзес ингээд шууд хаан болж чадаагүй. Яг нэг арай өөр хаан болох ах нь байсан байхгүй юу? Тэгээ тэр ах нь яасан мэдэхгүй зөө. Амри мэрт. Кид алхуулц гэдэг шиг. За ямар ч байсан мэдэхгүй. Ямар ч байсан. За тэгээд энэ Рамзес маань болохоор ерөөхдөө хаан болоод өөрийнхөө баримлуудыг дүрслэхдээ дандаа арталтаа Харон буюу одоо дайны бурхны шонхор гэдэг шуухаар хамгаалагдсан байдлаар ингэж дүрслэдэг. Тэгэхээр ерөнхийдөө анхнаасаа л 24 наснда шууд төр барьж эхлэхдээ л эхний баг төр барьсан нь 3 дахь сартаа гэдэг үлээ. За хин нөө Сети нэгдүгээр ингэ нас ороод ингээл нийл мөрнөрөө ингээл бүгдээрээ ингээл гашуудж байгаа юм чинь бусад улсууд нь гяс Египтэд татвар тогтгүй ингээд салахыг оролдсон шүү дээ. Чи салах гэж гинөө те. Тэнгүүдээ эхний 3 сартаа тэр салах гэдсэн улс руу жижиг тогтолцоонуудыг хийж ойртуулсан гэх юм уу. Иргэн тойронд байгаа арай жоохон сул дорой байгаа хүмүүсийг буцаад тэр том Египт рүүгээ ингэж нэгтгсэн гэсэн үг юм л та. Тэгэхээр ер нь бол амар тийм эхнээсээ авах зоригтойгоор ихсэн тийм хаан. Ялангуяа нөгөө нэг юм Сир Финикийн нутгууд тийм Египтчүүд чинь ер нь Нүүбээс ингээл алтаа олчдаг. Сир Финикээс талхаа ингээл олчдаг. Ер нь ингээд нэлээд юм татвар говчоор цуглуулдаг тийм бас байсан байгаа. Тэгэнгүүтээ тэр Кархимиш гэдэг одоо газар нутгаас Сир болтлох юм татвар төлөхийг хүсэхгүйсэн хүмүүсийг бүгднийг өөртөө буцаагаад авсан гэсэн. Тэгэхээр анхнаасаа хүчрэх гэдгийг харуулж байгаа. Тэгээд түр бариад 3 жил болсон юм л та. Түр бариад 3 жил болгонгуудаа 6 метрийн гүнээс усны ундрагыг олоод гэхдээ тэр усны ундраг нь яах гэж хэрэгтэй байсан гэхээр алт толборлоход маш амархан болгож байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө улсынхаа хамгийн эхлээд нөгөө шууд дайн хийх гэхээсээ илүү ер нь эдийн засгтаа харж байна. Тий. Манай улс тий яг үнэн тий яг эдийн засгийн тогтолцоо зөв явахад яг юу би хэрэгтэй болох вэ гэд тэгж байгаа юм л да. За тэгээд Рамзес маань болохоор ер нь өөрийгөө ингээд дандаа ингээд нөгөө ахыгаа ингээд ч юм уу яагаад ч юм ингээд би мэдгүй шүү. Хаан ширэн суудсан байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө мөнхийн өөрийгөө батлах хэрэгтэй байсан байхгүй. Тийм ч учраас магадгүй өнөөдөр бид нар тэр энэ Луксорийнхаа сүмд хараад байгаа тэр том баримлуудыг тэр монументал урлагийг илүү хөгжүүлсэн байна. Түүхэн үйл явдлуудаас ч гэсэн харагддаг шүү дээ. Рамзес яг одоо хаан суусан шүү дээ. Нийтийн долларын өмнөх 1301 онд хаан ширэн суугаад 5 жилийн дараа буюу нийтийн долларын өмнөх 1296 онд баггүй 5 жилийн дараа Хейтүүд рүү довтлсон байгаа. Хейтийн дайн. За энэ дайнд ингээд сонжирсан дайн айгүй удаа үргэлжилсэн заяа. Хоёр тал нэг нь ялаад, нэг нь ялагдаад эсвэл ингээл тий хоёр тал ингээд явсаар хагаад сүүлдээ нийтийн тооллын өмнөх 1280 онд хоёр тал инхийн гэрээ байгуулж байгаа байхгүй. Энэ инхийн гэрээ байгуулж байгаа нь аль талдаа ашигтай байсан байгаа. Энэ инхийн гэрээ нь бол одоо хүн төрөлхтний баг хамгийн анхны инхийн гэрээнүүдийн нэг нь байгаа. Тийм учраас энийг бол 1963 онд Туркийн ерөнхий сайд Нүүб хадгалуулсан байгаа гэж. Тэр их бичгийг нь хадгалуулсан. Тэгэхээр Рамзес болоод ерөнхийдөө бол тэр хүчрэх хаан байсан гэдгийг нь бол маш олон зүйлээр нь барь тий баталж болж байгаа байхгүй. Тэр нэг дай хийгээд ч юм уу эсвэл дай хийснээс их тайвны найрамдлын гэрээ байгуулсан дээр юм байна гэдгийг яриад ирэх байгаа шүү дээ. Тэр нэрээ бас ийм баг. Яг тэр инхийн гэрээ байгуулах үе мөчөд чинь Ассирийн эзэнт гүрэнгээд амар хүчрхэгчж байгаа байхгүй тий. Ассир гэдэг бол үзэгчд маань санаж байгаа ер нь Месопотамийн соёл иргэншилт хамрагддаг. Одоогийн Ирак, Ираны нутаг Тигр, Ефрат мөргийн дунд оршиж байгаа тэр эзэнт гүрэн. Тэнгүүд Ассирийн эзэнт гүрэн хүчрхэгчж байна гэдэг чинь ер нь бол ийм
энэ тэндээ дайсантай байж бас болохгүй л байлгүй дээ тий. Одоо би болохоор эмэгтэй болохоор цэрэг дайн сайн мэдгүй л дээ тий. Гэхдээ ер нь энэ тэндээ юм дайсантай байх. Тэсэгүй байх магадлалтай гэдэг. Тэгээд тэр нөгөө кадеш дахь тулаан бас ер нь бол кадеш дахь тулаан буюу одоо саяны ярьсан хэтүүд гэдэг ард түмэн байгаа тий. Хэтүүд бол ер нь цэрэг дайнаараа их манлайлж исэн тийм ард түмэн. Тэгээ Рамзес чи эхлээд тийм жижиг дайнуудыг одоо эргэн тойронд хуусуудаар нэгтгэжлээ. Тэнгүүтээ Египтийг бас нөгөө далайн дээрэмчд айгүй их зоож гисэн баг. Нөгөө тэр далайн дээрэмч ард түмнүүд ингэж байдаг байсан. Тэнгүүд далайн дээрэмчдийг бас ингэж номхруулчихж байгаа. Тэнгүүдээ энэ хэтүүдтэй яг дайтахаар болж байгаа юм байна л да. Тэр миний сонссноор болохоор яг ингэж байгаа өөрийн хаанчсан 5 дахь жилдээ тий 20,000 цэрэг айран бүрдүүлээд 20,000 тэр цэрэг айрмаа Амон, Ра, Птах, Сет гэд дөрвөн одоо агуу бурхныхаа нэрээр нэрлээд тэр одоо нэг тэр жижиг хэсэгт нь 5,000 цэрэг байна гэсэн үг тий. Тэгэж айгүй юм ер нь л бид нар ингээд бурхны нэртэй тийм хайрамшуул гэдэг юм энд яваад байна тий. Тэгээд Кадеш гэд газрын ойролцоо юм өөрийнхөө цэргийн хайрмыг лагерыг байрлуулсан гэдэг тэгж байгаа юм л да. Энэ нөгөө 5,000-аараа хуваагдчихын энэ төр гэхээр би бас танаас асуух гэдэг энэ Монголын нөгөө арвтын систем энэ төргийн нэг тэрнтэй жоохон төс ер нь төмтийн одоо нөгөө арвтын систем гэсэн үг байхгүй. Арвтын системийг одоо нэг 1000 10 100 1000 болгочихж байгаа шүү дээ. Төмт болчихж байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө нөгөө төмт рүү ойрцсон тоо байхгүй. Ер нь бол нэг төмт дөрвөн төмөн зэрэгтэй гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Дөрвөн төмөн зэрэг гэж ярих юм байна. 6-аас 10,000 зэрэгтэй бол одоо нэг төмөн зэрэг гэсэн үг шүү дээ, тийм. Яг энэ тийм одоо нэг цэрэг таалыг би мэдэхгүй те тоог юм. Гэхдээ нэг тийм байх магадгүй. За наадаа энэ дэр чинь гоё юм болсон байгаа юм. Ааха. Би зүгээр яг нэг мэддэг зүйлэл хэлж байгаа шүү заа. За энэ танд чинь саяны тэр нэг байлдааны одоо нэг такт хэрэглэж байгаа шүү дээ. Энэ дэр болохоор энэ хоёр тал болохоор хоёулаа энэ байлдааны тэрэг ашигласан байгаа байхгүй. Гэтэл нөгөө картиш буюу одоо хейтүүд шүү дээ. Эдний байлдааны тэрэг нь уг нь бол чадвараараа илүү. Тэгээ цэргийн тоогоороо бас их байсан байгаа юм. 20,000 гэдэг чинь баг тоо байгаа сте тий. Тэгэхээр нөгөө тал нь илүү зэрэгтэй байсан мөртлөө яг энэ дайнд болохоор ялсан байгаа байхгүй юу? Рамсес. Тэгээ энэ дайнд яг яаж ялсан вэ гэдэг нь тий бас нэг домогтой холбогдно. Тэр домог нь ямар очтой юм бэ гэхээр өнөөдөр хэдүүл ороод үзсэн шүү дээ тий. Энэ дотор нэг юм үржлийн одоо ингээд нэг бурхан гэж байна. Үржлийн бурхан буюу одоо нэг эр хүний одоо нэг тий юу ингээд харуулчихсан заяа ингээд. Тэгээ нөхөн үржлээ. Нөхөн үржлээ тий. Тод өрсөлдсөн тий. Тэгээ ингээ харуулсан чинь энэ ямар учиртай хүн бэ гэсэн чинь энэ үг нь энгийн хүн. Тэгээ энгийн хүн Рамзес одоо нөгөө хэтүүд рүү те картиш руу дан хийх гээд явсан. За ингээ явахдаа бол яасан бэ гэхээр нөгөө нэг тэр энгийн хүн биш те хаанд очиж фараонд очиж хэлсэн байна л да. Та нар одоо ингээ бүх ирчүүд ингээ аваа явчихар чинь энэ эмэгтэйчүүдийг чи хэн хамгаалах юм? Би энэ эмэгтэйчүүдийг хамгаалж үлдээ гэсэн байгаа юм. За ингээ Рамзес тэр дайнд ингээ явж байгаа. За эхний удаад ингээ явж штэ. Тэгээд дайнаасаа буцаж ирэхдээ ялагдаад ирсэн. Нөгөө цэргүүд нь ингээ хяар цолсон байхгүй юу? Тэгээ эргээд ирсэн чинь энд одоо нэг яг нь эмэгтэй хүн болгоно нь жирэмсэн болсон байгаа. Энэ чинь домог шүү дээ. Гэхдээ бүх эмэгтэйчүүд гэх нь цаашаа. Гэхдээ л ер нь бол нэлээд үнэнд ойрсон байгаа байхгүй. За ингээ бүгд жирэмсэн болсон байсан. Тэгэхээр мэдээч нөгөө хоёрдугаар Рамсес чинь нэлээд дайнд ялгцуулж айгүй уурт ирсэн байгаа шүү дээ. Уурт ирсэн чинь бүх эмэгтэйчүүд нь жирэмсэн болцоо. Дээрээс нь нөгөө нэг үржлийн нөгөө нэг нөхөж байж байгаа байхгүй. Тэгэн гут нь чи одоо яасан те айхтар хүн бэгээ нөгөөтгий чи шийдэхдээ нэг өрөөсөн гарын таслаад өрөөсөн хөлийг талсан байгаа байхгүй. Угаасаа хамгаална гэж үлдчихээ те. Хамгаална гэж үлдсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд тэр үйл чигээ шийдчихлээ шүү дээ те. Тэгсэн чинь яг дараа нь юу болсон бэ гэхээр 10 хэдэн жилийн дараа одоо 20 жилийн дараа гэсэн үг шүү дээ те. Нөгөө нэг төрсөн бүх эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд нь Рамсесийн нөгөө 20,000 хайрмыг чи баг бүрдүүлсэн хүмүүс олж таарж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хейтүүдийг чинь ялчихсан. Тийм учраас нөгөө хейтүүдийг ялсан учраас Рамсес нөгөө хүнээ үржлийн бурхан гэж бурхан болгосон байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд энгийн хүн байж яснаа шууд тэг хаан таалагдаагүй шийтгүүлчихэд 20 жилийн дараа нэг цолоор шагнасан ийм зүйл болоод байгаа байхгүй. Тэр их сонд домог байгаа сте. За тэгээд Амина баярлаа. Тэгээд манай одоо яг энэ аяллыг тэг бас ивент тэтгэж байгаа нэг байгууллага бол A-Star Mongolia. Энэ аяллаар одоо ингээд бид нар тийм энэ агуу сагн түүхтэй соёл иргэншилтэй энэ газараар аялж байна. Яг л одоо эртний фараонууд чиг аялж байна. Тий, ер нь Facebook хуудсан Grace A-Star Mongolia гэж хайж болно. Тэгээд нөгөө аялын компаниар аялах гэдэг чинь айгүй амар юм байт юм байна. Хаан хоолойгүй, хаан хон хуу одоо тэр билетээ яах вэ энэ гэж байхгүй. Зүгээр нөгөө ээж аваагаа дагаж явж байгаа гэдэг хөгчтэй нэг гоё санаа амар. Асуудал санаа амар аялж байгаасаа тий. Тий, тэр их гоё юм байна. За тэгээд бидний нэвтрүүлгийг ингээд ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа аялыг цахан байгуулж байгаа Grace A-Star Mongolia-д баярлалаа тий.
Grace A Star Mongolia те энэ аялын компани бол одоо бидэртэй ингээ байнга хамтдаа ажиллаж байгаа байхгүй. Бид одоо бол өмнө нь одоо те маш олон улс орнуудаар бас аялаад үзчихсэн. Яг энэ удаагийн аялалд бол бидэртэй хамт ингээ 60 хүн явж байгаа. Одоо энэ бүх хүмүүс маань те бүгдээрээ сайхан сэтгэл хангалуун өнөөдөр ч гэсэн чивээр ингээ айтайхан сайхан те газар ингээ нэвтрүүлгээ хийгээ байж байна. Тийм болохоор Grace A Star те таны аяллыг урлана. Үнэхээр гоё уралж байна. Тэгээд Одмөндрийн дээлтэй аяллыг маань бас ингэж гоё урлж байгаад баярлалаа. За хоёулаа нөгөө домог дээр зогссон шүү дээ тийм тий сая бүр тэр домогоос нь яг энэ төрөд энэ нөгөө бас нэг юм байгаад байна. Одоо домогт мэдээж эртний Египтийн соёл хэрэгжүүлэлт харьцангуй юмдаа өөрчлөлт оруулдаггүй арт юм аа. Гэхдээ яг саяны тохиолдол шиг тий жишээ нь Рамзес болохоор яг үнэндээ өөрийнхөө туршлагагүйгаас олж тэр хетүүдтэй байлгатай анхныхаа удаадаа бол ялагдчихж байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө хетүүд хоёр юм илчээ явуулсан байлээ шүү дээ. Тэгээд Египтчүүд чинь ингээ хөрхөө нэг юм нэг ирүүний аргатай гэх юм уу, ирүүшүүлтний аргатай ингээд нөгөө уул руу ингэж нөгөө ташуурддаг. Тэгээ нөгөө нэг хоёр тэр хетүүдийн элчин нь ингээд уул руугаа ташуурдаад амар өвдөж байгаа ингээд царай гаргаад. Тэгээл манай хетийн энэ Муватали хаан бол хинч бишээ. Рамзес таа бол агуу юм аа гэж. Тэгвэл Рамзес аа гэдэг нөгөө залуу хөхт шүү дээ. Өөрийгөө амар за болчлоо гэж боддог. Тэгвэл чи надад устаа юу нөхцөл байдал ямар байгааг хэл гэсэн чинь манай Муватали хаан бүр танаас айгаад нүүб рүү цогтцсон гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг үнэндээ те нөгөө яг саяны маргаахын ярьснаар эхний толгоондоо тэгээ хамаг цэргнүүд нь яг үндэ хүлээж исэн угтаад хүлээж исэн тэгээд ялагдчихсан юм байлээ шүү дээ. Тэгээд гэхдээ хичнээн ялагдсан ч гэсэн урлагт бол энэ Кадеш одоо энэ чинь Кадешаас өмнө ялагдал гэсэн үг шүү дээ. Анхных нь ялагдал энийг ялтар төсөл. Энийг зүгээр ялтар дүрслээд ягаад тэгэхээр тэр чинь бурхны хүү учраас ялагдаж болохгүй байхгүй тий. Гэхдээ бас нэг юм тодорхой хэмжээний үнэн байгаа. Ягаад тэгэхээр Рамзес нэг талаас туршлагагүй байсан. Тэр хизээч зэрэгтэй явж үзээгүй тий. Гэхдээ маш зоригтой өөрөө тэрүүн нэгнэнд хамтдаа тулалдчихсан учраас одоо өөрийнх нь тусгай зэргүүд маш их зориг ороод тийчнээс амжилттайгаар цогтож чадсан буюу бас тийм ч амар хохиролтой ялагдaltaй байгаад гэж үзэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд Рамзес цогцсныхаа дараа нэг Пентавр гэдэг нэг бичээч яруу найрагч байдаг байхгүй юу. Тэгээд яг албан ёсны түүхэнд болохоор ингээл Рамзесийн агуу ялалт малалт гэдэг өгнүүд ингээд бичсэн. Тэр Пентавр гэдэг энэ яруу найрагчийн бичээс болохоор үнэхээр юм романтик, үнэхээр юм яруу найраглаг ингээд яг тийм нэг юм Рамзесийн тэр шаналлыг мэдэрсэн болов уу гэсэн тийм бичээс байдаг байхгүй. Тэгээд яг Рамзесийн хажууд байхдаа одоо өөрөөсөө сонсоод бичсэн байж шүү дээ. Тэгэнгүүт ингээд Рамзес юу гэж хэлж байгаа вэ гэсэн чинь Амон аав минь гэдэг Амон гэдэг одоо яг тэр бүтээгч том бурхнаа хэлж байгаа тийм. Амон аав минь хүүгээ та мартсан юм биш үсттэй. Таныг яв гэхэд явж зогс гэхэд зогсдог шүү дээ хүүчин тийм. Таны тааллаар л байдаг шүү дээ хүүчин тийм. Хязгаарыг чинь би даваагүй шүү дээ. Одоо ингээд эзэндээ хаягдсан юу лээ амтан ажилчлуу нэг юм бүр тэгж ингэж нөгөө шаналж одоо бурхан намайг хайцсан юм уу те ягаад нам би ингээ ялахгүй байгаа юм гэж хамгийн анхныхаа тэр ингээ ялан дийлэгддэг те эйгөө юм гониглож хүлээж авч ирсэн билээ тэр нь бас сонирхолтой те надад зүгээр одоо ингээ яг Египтийн түүхүүд ингээ сонирхоод тахад Рамзес 2 дугаар Рамзес бол өөрөө бол баг ингээ нэг Рамзес гэдэг нэр нь те түрүү надад нэг хилээдсэн чинь тэрийг яг нэг тодорхой хэлээд өчөж фараонтай ижилхэн гэдэг ер нь энэ Рамзес тэгэл маш агуу 90-100-ыг ингээд тий мөнхөд амьдардаг хүн болчихлоо шүү дээ. Тэр чинь 35 насж байгаа Египтчүүдийн хажууд 90 наслана гэдэг чинь тий. Тэгэнгүүтээ ер нь бусад өөр удмынх нь хаадууд ер нь бол маш олон Рамзес чинь бүх хүүхэд нь нас урсан юм. Одоо эрэгтэй хүүхдүүд нь удам залгамжлах эрэгтэй хүүхдүүдийн бүгдээрээ бараг нас урсан. Ганцхан хүн үлдээд тэр нь удам залгамжлсан. Тэгээд 13 дахь хүү. Тэгэнгүүт тэр хүү ч гэсэн мөн адилхан одоо аав шиг агуу байхыг хүсээд ер нь эдний удмын хаанчлал за 8 бэлэн 9 нэртэй Рамзес гарч байгаа байхгүй. Тэр нь Рамзес гэдэг нь үгүй бараг энэ хүнийх гэхээсээ илүү фараон гэдэгтэй ижилхэн Египтийн одоо нэг бурхан гэдэг тий хаан гэсэн тий бурхан гэсэн нэг л үг болчихж байгаа байхгүй. За тэгээд энэ Рамзес маань яг эхнэрийнхэн талаар
нэвтрүүлгийн төгсгөлд нэг хөрхөн жоохон фактуудыг ярьж өгье. Рамзес болохоор ингээ 200 татвар эмстэй их нэртэй байсан гэхэр чи одоо тэгээ 100 гэдэг хүүхэдтэй байсан гэхэр яа. Тэгээд дээрэс нь улс гүрнийхээ эдийн засаг болон цэрэг таны асуудлыг амжилттай авч явжсэн тийм хүн байгаа. Тэгвэл энэ Рамзес анхандаа ч нэрээ олон ихнэр авъя гээгүй юм. Аав нь жоохон ухаантай жоохон биш нэлээд ухаантай. Тэгвэл аав нь аим жоохон зайл гаргасан. Яасан бэ гэсэн чинь за миний хүү ингээ хаан сэнтэд залрах нь тодорхой юм байна. Тэгэнгүүт энэ улс төрийн язгууртнуудын бүлэглэлүүд чинь хоорондоо байлдаад миний үг тайван байлахгүй. Тэгэнгүүт шууд улс төрийн хоёр өөр бүлэглэлээс ихнэрүүдийг нь аваад өгч байгаа. Холбооны холбоо. Яг тийм. Үед нэг аргатай байсан юм шиг байна. Тэгээд тэр эхний ихнэр нь болохоор Нефертари байхгүй юу? Нөгөө нэг Египтчүүдийг яагаад би нөгөө ганц бурхантай болох гэсэн Эхнатон гэдэг хааныг өнөөдөр ярьж байгаа гэхээр Рамзесийн ихнэр анхны ихнэр Нефертари нь болохоор тэр Эхнатоны удамтай гэр бүлтэй ойрхон. Тэгэхээр бас нэг хүмүүсийн дуртай хүн биш ахна тийм. Тэгэнгүүт Сетнефрет гэдэг нэг өөр хоёр дахь хатан байгаа. Тэр нь болохоор цэрэг дайны удамтай хүн. Хүмүүсийг хүсээд байгаа, гаргаж ирэхийг хүсээд байгаа. Тэгэхээр ууг нь бол Сетнефрет нь илүү цол тэмдэгтэй болох гээд байдаг. Тэгсэн чинь Рамзес одоо засваршгүй романтик байсан. Нефертаридаа л хайртай. Ваа. Бүр ингээд Нефертаригаа бүр ингээд агуу удам болгоцсон. Удам тэгээ бүх одоо бүхний дээд удам болгоцсон. Тэгснээр бүжгэлж байгаа тийм сэлмэл хан туурганы зураг зуруулаад бүр ингээд юу хан туурганы зургаас гадна тэр Люксорын сүм дээр Египтийн урлагийн түүхэнд бараг л анхудаа биш гэхдээ ер нь маш цөөхөн тохиолдолд эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс жоохон дээшээгээ дүрсэлдэг байхгүй. Тэнгэрийн бурхан гэж болгосон гэдэг л хүүн одоо сарны бурхан, тэнгэрийн бурхан гэдэг. Яг гол нь юу болгож байгаа вэ гэхээр одоо тий өөр бол нарны бурхан байгаа шүү дээ тий. Тэнгүүт ингээд Нефертари чинь болохоор энэ нарны бурханы агуу удхан тий ингээд шүтж байгаа хүн. Тэнгүүт надаас ч миний хатан илүү гоё юм гээд Египт дандаа анзаарсан тий эрэгтэй хүн айгуу том, эмэгтэй хүн ийм жижигхэн дүрслэгддэг шүү дээ. Тэнгүүт ихтрийгаа ингээд өөрөөсөө томоор дүрсэлж байгаа. Тэр бол ингээд байж болох эртний Египтийн хамгийн том романтик зүйл гэсэн үг. Тэгэж ингэж дүрсэлж байгаа юм. Хязгааргүй романтик байсан гэдээ хэллээ шүү дээ тий. Тэгэхээр чи тэр Нефертари гэдэг хатанд бол үнэхээр хайртайсан байна тий. Тэрэндээ зориулж ингээ бунхан барьсан биз дээ. Тийш дээ. Бунхан барьсан. Тэр бунханыг нь олсон боловч яг нэг газар зүйн байрлалаасаа гэдэг юм арай их чиглэг байсан юм байна л да. Тэр нэг хадгалал нь маш муу байсан учраас тэрийг олсныхаа дараа 50 жилийн туршид сэргээн засварлаж одоо 50 жилийн турш хадгалсан байгаа юм. Ингээд Америкт сэргээн засварлаад буцаагаад Каирд ирж одоо ингэж нээсэн юм байлээ шүү дээ. Одоо тэрийг нэг хэдүүлээ маргааш Грейси Старийнхаа 60 аялагчтайгаа цуг үзэх гээд явж байгаа юм байна шүү дээ тий. Гайхалтай. За тэгэхээр энэ хааны хувьд ер нь төгсгөлд нь хэлэхэд бол одоо саяны хэлсэнчлэн нэрэл Рамзесийн хүүхдүүд гэдэг бас бүр айрам үүсгэсэн байхаар тий. Нэг хүүгийнхэн зөв сонирхолтой факт 130 дахь жил хүүхэн байхгүй юу? За аавын удмыг бол тий одоо энэ аавын хаан сэнтиг бол манай эхний 10 дэх ахнараас нэг нь залах бах тий. Тэгэхээр би бүр Болито гингүүтэй Финикос руу яваад Финикосын усан цэргийн армийн жанжин болчихж байгаа. За ингээд нэвтрүүлэг маань ч гэсэн төгсгөл рүүгээ орж байна. Тэгээд Египт маань болохоор исламын шишинтэй улс гингүүд яг одоо их гоё нөгөө оройнх мөргөл болж байгаа байхгүй юу? Үдшийн мөргөл. Тэрийг магадгүй жоохон сонсч тий. Оюунлага шүү. Одоо бас би бас сонсож байхдаа бас нэг юм хэлчихэ. Рамзесийн бас тухай тий. Рамзес өөрөөсөө хэд наслсан гэдэг 90 наслсан гэсэн шүү тий. 86 настад байхдаа өөрийнхөө 17 настай охинтойгоо гэрлсэн байгаа байхгүй юу? Өөрийнхөө гүнжтэйгээ гэрлж штэ. Энэ нь өөр ямар шалтгаантай бэ гэхээр хэрвээ охинтойгоо гэрлэхгүй байх юм бол охинд нь зориулж нөө бунхан барьж болохгүй. Сүм одоо тэгээ дахин онгог хийж болохгүй байсан байгаа байхгүй юу? Тийм учраас огныгоо өөрийнхөө фараоны хатан болгоод тэгэн гутаа нөгөө сүмөө байгуулж охиныхоо одоо нөгөө гигэн тусгалтанд зориулж юу хийсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх хүүхдүүдэд зориулж ингээ харцдаг байсан гэсэн штэ. Энэ охиндоо ч гэсэн бас охин нэрвээ одоо нэг хатан болоогүй байсан бол пирамид ч юм уу эсвэл ингээ сүм хийдгүү болох байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хөтөл бодолцсон байгаа. Тий, тэгэхээр хүүхдүүдийнхаа өхлийн дараах амьдрал төртөл халамж тавьдаг. Тэгэхээр энэ чинь боддоо
хувийнхаа амьдралд халамжтай байна. Улсынхаа хүмүүсийг ард түмний хүүхэд чигээ харна тий. Тэгээ бүх тал дээр ингэж агуу сүр хүчтэй гэж нэрлэгдэх нь. Египтийн нөгөө цэцгэлтийн үе гэж хэлдэг байна шүү дээ. За баярлалаа. Баярлалаа. Маш сайхан байлаа. За баярлалаа минь өнөхөр сонирхолтой байлаа. Тэгээ яг энэ сайхан нутагт энэ одоо ингээд нэвтрүүлгийг хийхэд бол үнэхээр таатай байна. Тэгээ манай нэвтрүүлгийн ивент гэж бол Апугийн сэлэнг тэрэлжгээд энэ ундаа бол манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэж байгаа. Тэгээ бидэндээ хамт одоо манай энэ дээлтэй аялал од мөндрийн дээлтэй аяллаа нэвтрүүлгийг одоо маш олон улс орнуудад ингээд зохион байгуулсан A-Star Mongolia гэдэг аяллаа компани байгаа. Энэ бол үнэхээр одоо таны ч аяллыг урлана, миний ч аяллыг урлана, ер нь бид бүгдийн аяллыг урлахаар ийм сайхан аяллыг зохион байгуулт юм байна. Маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.